Сайн байцгаана уу залуусаа, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр C програмчлалын хэл дээр for давталтыг хэрхэн бичих талаар та бүхэндээ тайлбарлая. За for давталтыг бичихийн тулд их амархан байгаа. Учир нь гэвэл for гэсэн төлхөө рүүгээ бичээд бөөрөнгийн алтаа нээгээд дотор нь for давталтынхаа хамгийн ихний төлхөө рүүгээ бичих ёстой байгаа. За жишээлбэл одоо тухайн for давталтын эхлэх утга буюу start. За дараа нь цэг тасал тавиад түүний дараа for давталтын stop утга буюу одоо дуусгах нөхцлөө бичиж өгнө. За үүний дараагаар for давталтын алхам буюу step гэсэн үйлдэл хийж өгнө. За ингээ for давталтынхаа үндсэн биеийг бичихтэй одоо гоё хаалтаа нээгээд гоё хаалтан дотор бол үндсэн биеийг бол бичиж өгнө. За ингэснээр бол for давталт маань ажиллахад бэлэн болно гэсэн үг. За одоо for давталтаа хэрхэн бичих талаар дахин тайлбарлая. Бод жишээн дээр тулгуурлан за бүхэл тоон хэлбэрийн ямар нэгэн хувьсгчийг for давталтын хувьсгч болгон сонгох хэрэгтэй. Ерөнхийдөө бол төрөл бүрийн жишээн дээр I, J гэх хувьсгч нарыг бол жишээ болгож авдаг. Тэгэхээр бид нэр өнөөдрийн жишээн дээрээ for давталтынхаа үндсэн хувьсгчаар N гэсэн хувьсгчийг сонгож авъя. За ингүүл N гэсэн хувьсгчийг бүхэл тоон хэлбэрээр сонгож авсны дараагаар дөрөвдүгээр мөрөн дээр for давталтынхаа үндсэн үйлдэлийг бичих ёстой байгаа. For гэсэн төлхөө рүүгээ бичээд тийм үү? Бөөрөнгийн хаалтан дотор for давталтынхаа үндсэн утгыг бичнэ. За үндсэн утга маань юу байх вэ гэхээр хамгийн давталтын эхлэх утга буюу start утга маань энэ дээр орж ирнэ. Нэг ёсондоо одоо түрүүн тайлбарласнаар бид нэр N тэнцүү тэг гэсэн нөхцлөө тавьж өгнө. За энэ маань N-ийн эхлэх утга байна. За дараа нь N-ийн дуусах нөхцөл. За нэг ёсондоо N нь 10-аас 9 баг буюу тэнцүү нөхцлөөр бол энэ хүү N-ийн нөхцөл маань дуусна. За дараа нь цэг таслаа тавиад N-ийн алхмаа тавьж өгнө. За N-ийн алхмыг бид нар тавихдаа N нэмэх гэж тавьж болно. Эсвэл N тэнцүү N дээр нэмэх нь 1 гэж тавьж болно. За ингээд хоёр янзаар бичих боломжтой. За энэ маань N-ийн алхам байгаа. За үүний дараагаар давталтын B дотор одоо бөөрөнгийн хаалтны дараа гоё хаалтаа бичээд гоё хаалтан дотор нэгэсэнд одоо бидний бичих ёстой байгаа давталтын B хэсэг буюу блок үйлдлийн хэсгийг бол бичих ёстой байгаа. Printf команд дотор бид нэр за ямар нэг үг хэвлэе. За үг хэвлэх юм бол одоо жишээлбэл Улаанбаатар City гэдэг үгийг хэвлэе. За ингээд энэ хүү жишээг ажиллуулж үзье. Run дарлаа. Улаанбаатар City гэдэг үг 10 удаа хэвлэгдэж байна гэсэн үг. За нэг өсөндөө энэ Улаанбаатар City гэдэг үг маань хоорондоо зай авахгүй наалтсан хэлбэртэйгээр одоо залгах хэлбэртэйгээр хэвлэгдэж байна. Мөр унгаагаад хэвлүүл дараах байдлаар харагдана. За үүнийг бол for давталт гэж хэлж байна. Тэгэхээр for давталтан дээр ерөөсөө үндсэндээ 3 төрлийн зүйлийг бол бид нар мэдэх ёстой. Дахиад товчоор хэлэх юм бол for давталтын хувьд for давталтын эхлэх утгыг одоо тухайн for-ын төлхөө рүүгэн дотроо бичих ёстой байгаа. Бөөрөнгийн алтан дотроо start утга гэсэн үг. За ингээд дараа нь stop буюу одоо дуусгах нөхцөлийг бичиж өгнө. Дараа нь step буюу алхмаа тавьж өгнө. За энэ гурван үйлдэлийг бид нэр мартахгүй байж чадах юм бол for давталтыг бол сурахад маш амархан гэсэн үг. За ингээд өнөөдрийнхөө бичлэгт анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай сувгтанд таалагддаг бол манай сувгийг subscribe хийж дагаараа, бичлэгийг маань лайк дарж бидийг дэмжээрэй. Мөн бусдад share хийж түгээгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.